Эрчим хүчний яам эрчим хүчний зохицуулах хороо хамтраад системийн заглаа хэсэг болгонд дээр зохицуулалтын болон бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 100 тэрбум төгрөгт хүрч байсан систем алдагдлыг тэглэж ашигтай ажиллаа гэж эрчим хүчний сайд хэллээ. За хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр эрчим хүчний тухай хууль, сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг батлуулсан байна. За мөн төрөөс эрчим хүчний талаар баримтлах хугацааг улсын хурлын тогтоолоор батлуулжээ. Энэ Баян гол дэд станцаас байна. 7 дугаар хоолойн дэд станц байна. Радио телевизийн дэд станц байна. Баян гол дэд станцууд холбогдох шугамуудтайгаа ашиглалтанд орсон. Тэгээ энэ бүсийн хэрэглэгчдийн эрчим хүч илүү найдвартай. Дулааны цахилгаан станц 4-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 мегаваттаар нэмэгдүүлэх төслийг 2012-оос 2015 онд, за Дулааны цахилгаан станц 3-ийн суурилагдсан хүчин чадлыг 50 мегаваттаар нэмэгдүүлэх төслийг 2013-аас 2015 онд хэрэгжүүлж ашиглалтанд оруулснаар цахилгаан Дулааны эрчим хүчний өсөлтийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хааж ажиллах боломж бүрдсэн төдийгүй өвлийн ахих ажиалалд Дулааны цахилгаан станц 4 дээр нэг турбин генераторт 100 бэлтгэлд байхаар горим төлөвлөлтийг хийжээ. Жилд 20 гаруй тэрбумын төгрөгийн татаас олгодог. За энэ татаас бол манай баруун бүс бараг үндсэндээ 80 гаруй хувь нь гадаадаас эрчим хүч авж байгаа өндөр үнээр. Тэр авж байгаа үнээр тэр айл өрх аж ахуйн нэгжүүдэд өгөх боломжгүй байдаг. Амгалан Дулааны станцын барилга угсралтай ажлыг бүрэн дуусгаж, Улаанбаатар хотын зүүн хэсгийн хэрэглэгчдийн дулааныг эрчим хүчээр хангаж байна. За мөн Дулааны шугам шүлжээг шинээр барих өргөдгөх шинжлэх ажлууд Дорнод аймгийн Мардай Чулуун Хороот сумын 35 кВт-ийн 160 км цахилгаан дамжуулах агаарын шугам, за 35 болон 10 кВт-ийн дэд станц, за мөн аймгийн Халахгол сумын 35 кВт-ийн 127.1 км цахилгаан дамжуулах агаарын шугам, за 35 кВт-ийн дэд станцыг ашиглалтанд оруулжээ. Мөн Хинтээ аймгийн төвийн 110-35 10 кВт-ийн өндөрхөн дэд станцын өргөдгөлийн ажлыг хийж гүйцэтгэжээ.